өвлийн ирвэхээ хүрхэд бодордог чи эмзэг ирвэхээ шалта буусан шалтан сүнс байна би чиний айсан шүснүүдээр чинь насгарна чимэгүй муу түмний эсэргүү хамаагүй натан бат суганд нь хадасаад амдан би тайзан дээр гарахаараа өөр хүн болчтой. Тэгээд амьдрал дээр тэгээд ерөнхийдөө энгийн тайван миний яг дуу хоорын онцлог гэх юм бол жүжиг шиг л байт юм да. Хоёр сарын 14-нд тэгэл хосоороо ирдэг ч юм уу ямар тач хэдээр ирэх ямар тач гол мишээ ямар тач тэгэл шар өсөн босоосоо л гэж бодож байна. Тий ямар нэгэн байдлаар тэр хүний яг дотоод дуу хоолой ингээд би хэл хэмжээрээ гарч ирвэл надад тэрийг ингээ харах бас илүү таатай санагдах байхаа. Ямар тач нэлээдтэй. За ерөнхийдөө л хөтлөгч үү? Тий. Би өөрөө яг өөртөө ч ярьж байгаа юм шиг тий өөрөө бол их тийм тайхан дарга хүн байна. Тэгээ би бол өөртөө ч юм бол хүртэгдэг дуугаа зориулж дуулж өгөө гэж хичээнэ тий. Тэгээ тэнд ирсэн халуун талаа уур амьсгалыг илүү халуун болгоод тэгээ бүр шатах гэдэг жоохон тайвшруулж яагаад ч юм уу тий. Бүр эмо нэг бол гой баунс өгсөн. Тэгээ олон төрлийн нэг 19 мөсөн дуу байна уу баг сая харсан чинь. Тэгээд ерөөхдөө нөгөө олон жанрын дуунууд байгаа гэдгээр их тийм давуу талтай. Догтлоо тий. Би ч тэгэл нэг их газар дуулдаг болохоор анхны тоглолт гээл жижиг хэмжээний ч гэсэн над бол маш тийм том санагдаж байгаа. Айхтар шалдаа буугаалаа. Юу яасан юм аа? Хайртай хүнтэйгээ хамт байж байгаа л тэгэл хайртай хүнтэйгээ хамт байхаа болвол тэгэл өөр тийш явах шийдвэрийг сонсоол тэгэл жоо уйлгнаал 0 өрөндөө зохиожсэн тий. 0 өрөндөө. Тий харахгүй тэгэл 0 өрөндөө. Ер нь тэгээд нэг акустик маягийн нэг харахгүй маягийн газар дуугаа зохиодог. Тэгээд соронзон бол нөгөө бити яваасаа гэсэн үнэл эргээд ирээсэй гэсэн хүсэл том өвчтэй зохилтууд тэгээд хаяада энгийн ер нь хамгийн аниргүй байдлаас ер нь гоё дууны санаанууд орж ирдэг шүү. Чи бидний бисээ мэдэрсэн first day house-тай басастай байсныг би сандин ерөн бодод байхад бидний анхны гэсэн бүхэн төгс байсан уу гэвэл яг тийм Тэг ер нь нөгөө уран бүтээлчтэй бол ингээд айхтар нэрээ боддог байхав. Тэг би ч гэсэн их айхтар бодно. Пунахтайгаа продюсер тэгэл айхтартайгаа ер нь ярилцсан. Тэг ерөөхдөө жоохон сонин санагдсан, сонин сонсогдсон. Тэгээд дээрэс нь түүртэхгүй гэдэг утгаар нь л бодно. Тэгээд нэр өгөхөд хэцүү байдаг шүү дээ ер нь. Дуу зохиогдчихвол нэр өгөөгүй байждаг. Тэгэл яг цацгуулахаар баг өгдөг шүү дээ. Тэгэл ер нь дундангаас эхлээл дуу игээд тэгээ өөрийгөө ч гайхдаг байсан л да. Гоё идэг гэсэн. Өөртөө л гоё штэ тэр ч тий. Яг жинхэнэ идэг хүмүүс харуулаас тэр үед бол яхын дүүж зүгээр гэлтэй. Тийм болохоор нэг нуугдмал ганцаараа харанхуй өрөөнд л бэлтгэдэг байсан. Тэр үе бол гайхалтай үе байна. Би тайзан дээр гарахаараа өөр хүн болчтой. Тэгээд амьдрал дээр тэгээд ерөнхийдөө энгийн тайван миний яг дуу хоорын онцлог гэх юм бол жүжиг шиг л байт юм да. За одоо миний цомог бол одоо сая намраас эхэлсэн. Намуу сар гэдэг нэртэй цомог байгаа. Тэгээ хамгийн ихнийх нь дуу Намуу сар гэдэг дуу Бунаах дээр маань хамтрал байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг 8 магадгүй 9. Тэгээ ерөнхийдөө 8-9 дуутай. Тэгээд жаахан эмо маягийн гүйхтэй. Тайван тэгээд сэтгэл дэмтэй гунигтай сэтгэлд дэмтэй тиймэрхүү дуунууд байгаа.